Монгол улсын соёлын спорт аялал жуулчлал залуучуудын яам Монгол улсын үндэсний номын сан үзүүлж байна. Хуйлан уг тэнгэрээс буусан хүмүүн бичгээрээ хүлгийн зон дээр тэрэлсэн хөх түүсээ тавч олж өмнө төрөлтний соёлт сэтгэх хүн их айд хэв хизээд тусгаар тогтнолоо дархалсан мэрэгд сэцдийн бэлэг оюуны их хөмрөг мэдлэг сэдлийн их далай минь үү. Өрх өсгөж хаяа дэлсэн үндэсний номын сан. Монголчууд өнөр цагаас ном сударт маш их хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ. Хөлгөлүүл төөрөж, эрхэм баян эрдэм ном хэмээн дахин дээдэлж ирсэн уламжлалтай. Тиймээс ч номын сангийн өв соёл нь гол төлөв хаад ноёд язгууртнуудын залгамжир угсаагруулын дэвтэрлэл тэргүүт номын хөмрөг болон сүм хийдүүдийн цаг ямагт аривдхан дэлгэрүүлж өвлүүлсэн их санд төвлөрч байлаа. Нөгөө тэгүр эрдэмтэн мэрэгдийн гэрийн номын цугламж болоод хувийн ном цуглуулагчид гэсэн хэлбэрээр номын сан хөмрөг байгуулж иржээ. Тэр судар өчгийн хүрээлэнгэд нэрлэгдээд байгуулагдаад ингээ явсны дараа асар удалгүй анхны дарга одоо онготын жамингоо бол тэр дорнод Монголын тал нутгаас дайрыг тайчж билүү нэг юм тайж хүнтэй уулзаад жижигвтер одоо судар олж ирсэн бол хожим хойно дэлхийд даяар бол лусан данцны алтан товчгдаг цорын ганц одоо хувь ийм нэг судар өчгийг жижигхэн судрыг бол 25 онд өдөөний айлаас Монгол айлаас жамингоо одоо олж ирсэн. Энийг яагаад чухалчилж ярьж байна гэхээр бол хожим хойно одоо судалгаагаар мэдэгдсэн тийм ээ. Энэ ховор ном байсан гэдэг нь одоо бол өөр одоо хувилбар олдоогүй. Тэгээд энэ лувсан данцны алдсан довчин одоо бичвэрийн судлаачдын үзэж байгаагаар бол 83% нь шахуу одоо нууц довчооны одоо нэг тийм хувилбар маягтай бараг хуулуурч гэж хэлмээр юм шиг. Тэгэхээр Монголд бол нууц довчоо бас нэг юм ихээр одоо тарж байсны баримт болсон номыг ингээ 25 онд олоод ирсэн. Монголын түүх соёлтой холбоотой олон ном судрыг цуглуулсны бас нэг гавьяан бол тэр Ганжуур Данжуур байгаа. Энэ Ганжуур Данжуурын тэр 108 бот 226 ботыг одоо энэ байгаа байдлаар нь одоо энд байх шиг байна л та. Энэ өрөөд ингээд яахлаар бараг 5 давхар байшин болно ч гэдэг юм. Гэх мэтлэнгийн ийм Монгол судалтай холбоотой маш олон ном одоо энэ үндэсний номын санд байна. Монгол улсын үндэсний номын сан. Монгол оронд 1921 оны ардын хувьсгал ялсны дараахан буюу тус оныхон 11-р сарын 19-нд хурлдсан улсын баг хурлын шийдвэрээр судар бичгийн хүрээлэн байгуулах ялдар дор нийт ард түмэнд үйлчлэх улсын анхны номын санг хаяалуулан шавлснаар Монгол улсын үндэсний номын сангийн суур тавигдсан байна. Судар бичгийн хүрээлэн үүсгэн санаачлагч бөгөөд анхны эрхэлсэн сайд сангаж авийн жамийн гүн эрдэмтэн нарийн бичгийн дарга жамсрангийн цэвэн Сэцэн хааны шадар биелэгдэж чулууны бат очир ашням гүн зэрэг хүмүүс хувийнхаа номын сангаас илүүчлэн нийлүүлж 2000-аад ном цуглуулсан нь номын сангийн анхны сан хөмрөг бий болж Сэцэн хаан Наваанэрэнгийн байшинд төвхөнжээ. Та бидний туйран бүтээж байгаа ном бүхэн эртний аман уламжаас эхлээд эдүгээ цагийг туулан бидэнд ирэхдээ Монгол хүн гэж чухам ийм л хүмүүс байдгийм. Монгол морьтны нүүдэлчний зам заншил үүгээрээ л дэлхийг хүчрэхэг болгож байсан юм. Дэлхийн түүхийг бичиж байсан юм шүү гэдгийг ухааруулж байдаг. Тийм учраас Монголын номын сангийн түүх гэдэг орчин цагийн номын сан үүсгэн байгуулагдсны 103 жилдээ чацуу зүйл биш. Монгол хүний оюун санаатай чацуу зүйл юм. Монгол улсын үндэсний номын сан маань орчин цагийн хөгжлийн түүхийг түүчээлэн бичгтээ зөвхөн монголчуудын оюун санааг тэтгэн услаад тордоод зогсохгүй хүн төрөлхтний оюун санаанд хамгийн хүчрэхэг дурсгалуудыг үлдээсэн. Дахиад ч манай номын сангаас хүн төрөлхтний дэлхийн өв болох шилдэг бүтээлүүд байгаа шүү гэж хэлмээр санагдаж байна.
Яагаад гэвэл монголчууд ном туйрвж сүүлчийн цэгийг хүртэл бичиж туйрвахтаа дандаа хүн төрөлхтний оюун санааг зузаалж байдаг юм. Нүүдэлчний оюун санааны агуу гайхамшигыг бид судралан баримтгэлж үлдээдэг билээ. Номын сан маань өөрөө тэр агуу судрын баримтгэн юм аа. Судар бичгийн хүрээлэнгийн 1931 оны 1-р сарын 30-наас эхлэн шинжлэх ухааны хүрээлэн гэж нэрлэх болж тамга тэмдгийг нь өөрчлөн хэрэгжилжээ. Тус хүрээлэнгийн харьяа номын сан нь зориулалтын барилгатай болохоос өмнө сан хөмөргөн нэн хурдан аривдсаар 8 жижиг өрөөтэй байшинтан үл багтах болж Гандан дахь улсын архив, шашны түүхийн музей зэрэг 3 өөр газар тараамбагтааж хадгалан ажиллагаа явуулж байлаа. Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгчдийн 1940 оны 1-р сарын 29-ний өдрийн 2 дугаар хурлаар тус хүрээлэнгийн дэргэдэх Аз болон Европын сан хөмөргийг нэгтгэж шинжлэх ухааны хүрээлэнгийн дэргэдэх улсын номын сан болгожээ. Дэлхийн 2 дугаар дайнд дууссаны дараа бүгд наримдах Монгол ард улс Энх цагийн анхны томоохон бүтээн байгуулалтаа 1946 онд улсын номын сангийн барилгаар эхэлсэн. Энэ нь тухайн үед төр засгаас ард түмний соён гэгэрүүлэх үйл хэрэгтээ онцгой анхаарч байсны нэгэн тод илрэл байлаа. Монгол улсын үндэсний номын санг өргөдөх дотоод хүчин зүйлс. Монгол улсад анх удаа номын сангийн зориултын барилга 1951 онд ашиглалтанд орсноор улсын номын сан мэргэжил арга зүйн ижүүрэн үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоо бүрдсэн байна. Засгийн газрын шийдвэрээр 1952 оноос эхлэн Монгол улсад хэвлэгдсэн тогтмол ба тогтмол бус хэвлэл тус бүрээс 5 ширхгийг улсын номын санд заавал авч байхаар тогтоолоо. Энэ шийдвэр нь улсын номын сангийн сан хөмөргийг хурдан хугацаанд маш их аривдгах хүчин зүйл болж ирсэн юм. Нөгөө тайвар хөдөө орон нутгаар номын экспедицийг удаадараа зохион байгуулж, ард иргэдийн гар дээр байсан гар бичмэл, хуучин ном судрыг цуглуулж ирснээр 1970-ад оноос ном судрын тоо үлэмж өсөж, үйлчилгээний ачаалал эрс нэмэгдэжээ. Улсын номын сангийн сан хөмөрг жилээс жилд нэмэгдэж, 1970-ад оны дунд үеэс ном хэвлэл багтаан болж, номын тоо 3 сая давж, дааз нэгэнд хэтэрчээ. 1978 онд улсын номын сангийн барилгын өндөр таазыг ашиглан нэмэлт давхар үүсгэж, нэг сан хөмөргийн зайд 2 сан хөмөрг багтаахар болголоо. Ингэснээр сан хөмөргийн тоо хэмжээ ачаалал ихээхэн нэмэгдэж, стандартын бус 4707.3 м2 талбай бүхий 12 сан хөмөргийн ном багтах даацтай болгон зохион байгуулжээ. Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны улс төрийн төвчөөний 1981 оны 227 дугаар тогтоол, шинжлэх ухаан академийн тэргүүлэгчдийн 1982 оны 162 дугаар тогтоолууд гарч эртний ном судрын номын сан хадгаламжийн барилгын зураг захиалан хийх тухай асуудал өрнөлөө. 1982-оос 1983 онуудад дээрх асуудлаар улсын төлөвлөгөөний комисс, улсын барилгын зургийн төв институт зэрэг газруудад явуулсан бичиг баримтуудад дурддагдж, улсын номын сангийн багтаамж, дааз хэтэрсэн асуудлыг тавьж, барилгын зургийг зохиох даалгаврыг батлуулж байсан зэрэг ажлууд олон жилийн хугацаанд өрнөсөр байлаа. Манай шинжлэх ухааны академи үндэсний номын сан хоёр бол хүн холбоотой хоёр байгууллага. Анх 1921 онд Судар өвчгийн хүрээлэнгийн дэргэд номын сан байгуулсан явдал бол өнөөдрийн үндэсний номын сангийн их суурь гэж үзэж болох талтай. Хоёрдугаарт 1961 онд Монгол улсын шинжлэх ухааны академи анх байгуулагдахтаа үндэсний номын сангийнхаа байранд байрлаж, тэнд бид нар бас 30 гаруй жил хамт ажиллаж амьдарч ирсэн ийм төвхтэй улс юм а. Төр засгаас улсын номын сангийн барилгын өргөдгөлийн ажилд анхаарал тавьж, 1988 онд соёлын төв өргөөнд салбар номын санг байгуулжээ. Монгол улсын засгийн газрын 1994 оны 1-р сарын 27-ны өдрийн 23 дугаар тогтоолоор улсын номын санг төрийн өмчийн номын сангуудыг мэргэжлийн удирдлага, арга зүй мэдээлэл хангах үүрэг бүхий бие даасан ажиллагаатай
улсын төв номын сан болгож соёлын яамны харийн яамд ажиллуулахаар шийдвэрлсэн юм. а 2004 оны 9-р сарын 15-ны өдрийн засгийн газрын 196 дугаар тогтоолоор улсын төв номын санг Монгол улсын үндэсний номын сан болгон өөрчлөн зохион байгууллаа. Үүний зэрэгцээ соёлын төв өргөнд байрладаг улсын төв номын сангийн салбар номын санг хүүхэд залуучуудыг ном хэвлэл мэдээлэлээр хангах, тэдний оюуны эрэлт хэрэгцээнд зориулсан үйлчилгээ үзүүлэх хүүхдийн төв номын сан болгожээ. Монгол улсын үндэсний номын сангийн анхны барилга нь 500 мянган номын багтаамжтай 190 суудлал бүхий уншлагын танхимуудтай баригдсан бөгөөд барилга архитектурын өвөрмөц сонгодог загвар бүхий соёлын дурсгалт уран барилгад зүй ёсоор тооцогддог юм. Олон улсын жишг стандартын дагуу үндэсний номын сангийн түүхэн барилга түүнд хадгалагдах хосгүй өв соёлыг хамтд нь хамгаалж сэргээн шинтгэх нэгэн цогц соёлын байгууламж болгон үлдээх бодлогыг үе үеийн засгийн газар холбогдох яамнаас баримталж ирсэн юм. Үндэсний номын сангийн барилга бол өөрөө 1946-аас 1951 онд бүтээн байгуулагдсан. За Оросын нэрт одоо архитекторч Шпильниковын зураг төслөөр барьсан юм билээ. Гадна толын одоо экстерьер болоод дотор талын одоо энэ хийцлэл бол одоо энэ Европын неоклассизм төрлийг бол илтгэж байгаа юм уран барилга. За үндэсний номын сангийн барилга өөрөө түрүүн хэлсэн. За ямар ч байсан түүхэн дурсгалт уран барилга. Барилгын нэг онцлог бол зөвхөн одоо неоклассизм маягийн барилга төдийгүй энэ номын сан дотор бол Монголын соёлын баримтат өв болсон ном судар, ховор үнэтэй одоо ийм ном зохиолууд хадгалагдаж байдаг учраас энэ өөрөө соёлын биетээ үүн дотроо түүх соёлын үл хөдлөх дурсгаламж төр түүх соёлын хөдлөх дурсгалж болох ном судар нь ч гэсэн хамтдаа одоо нэг дөр оршин байгаагаараа бол үн цэн нь хамгийн ихээр илэрхийлэгдэж байна гэж үзэж болно. За дээрэс нь 2010-ад оны сүүл 20-од оны их үед бол энэ Азийн хэмжээний дурсгалт уран барилгын жагсаалт гэж батлагддаг. Эндээс бол энэ үед баригдсан нэг 10 орчим дурсгалт барилгууд одоо Азийн хэмжээний дурсгалт уран барилгын жагсаалтанд бол бас жагсаалтанд бол Монгол улсаа төлөөлж оролцсон байдгийг хэлхэн зүйтэй. Үүний нэгэнд бол үндэсний номын сангийн барилга орсон байна. Номын сангийн зориулалтын анхны барилга ашиглалтанд орсноос хойш 73 жилийн хугацаанд ном судрын тоо 7 дахин өсөж Монгол улсын үндэсний номын сан хэдүүгээ 3.5 сая давсан номтой болжээ. Тус номын сангийн сан хөмөргийн дааз ачааллыг номын сангийн стандартад нийцүүлэн тооцоолоход 4-9 дахин хэтэрсэн судалгаа гарсан юм. Эдгээр дотоод хүчин зүйлс нь номын санг өргөдгөх шинэ барилга барих зайлшгүй нөхцөлийг бий болгосон байна. За Монгол улсын үндэсний номын сангийн сан хөмөргийн дааз хэтэрснээр барилга байгууламж өргөтгөлийн асуудал яригдаж ирсэн. Энэ нь бол 1981 онд Номын төв хорооны 227 дугаар тогтоол гарсантай холбогдуулаад улсын төв номын сангийн барилгын асуудлыг эхлэн яригдсан байна. Улсын төлөвлөгөөний комиссийн төлөвлөгөөнд номын сангийн барилгыг барих асуудлыг оруулж тухайн үедээ шинжилгээ ухааны академийн тэргүүлэгчдийн газраас засгийн газар олгох хүсэлт болон барилгын зураг төслийг хийх ажлын даалгаврыг боловсруулах ажлууд эхэлж явж байсан. Үүнтэй холбогдуулаад авсан арга хэмжээнүүдийн дүнд 1988 онд тухайн үедээ соёлын төв өргөө буюу шинжилгээ ухааны техникийн соёлын төв өргөөг ашиглалтанд оруулсан. За ингээд бол үндэсний номын сангийн сан хөмөргийн 40 орчим хувийг нүүлгэж мөн шинжилгээ ухааны тэргүүлэгчдийн газар соёлын төв өргөнд шилжин байрсан байдаг. Номын сангийн хувьд бол 20 гаруй улсын номын сан эрдэм шинжилгээний байгууллагатай ном солилцооны гэрээ байгуулан ялангуяа одоо Оросын холбооны улс буюу тухайн үедээ зөвлөл социалист бүгднээр холбоот улсаас ном хэвлэлийг маш ихээр одоо бүрдүүлэн авч ирсэн сан хөмөргийн өсөлт нөлөөсөн. Одоо 2000-ад оноос хойш номын санг автоматжуулах гэдэг асуудлыг нэм чухлаар тавьж ирсэн. Энэ бол бас гол асуудал. 1951 онд ашиглалтад орсон хуучин барилгад олон төрлийн үйлчилгээ буюу ялангуяа цахим үйлчилгээг үзүүлэхэд бол баталгааны сүлжээ, дотоод холболт, хүчин чадал, компьютер техник хэрэгслүүдийн маань шинжилэл шаардлагатай болж ирсэн.
Монгол улсын үндэсний номын санг өргөдгөх гадаад хүчин зүйлс. ЮНЕСКОгийн тодорхойлсноор дэлхийн улс орнуудын үндэсний номын сангийн гол зорилго нь тухайн орныхон бичиг соёлын өв, оюуны бүтээлийг хадгалан хамгаалж, хойч үедэн үлдээх үүрэгтэй. Мөн уншигч хэрэглэгчдийг өөрийн орны болон дэлхийн бусад орны мэдлэг мэдээлэлтэй холбогч гүүр болон ажилтгаа хэмээн дурджээ. Идүгэ Монгол улсын үндэсний номын сан дэлхийн улс орнуудтай тогтоосон уламжлалт харилцааг улам бэхжүүлэх, шинээр харилцаа тогтоож, хамтын ажиллагаахан өргөжүүлэх хүрээнд бусад орны үндэсний номын сан эрдэм шинжилгээний 40 гаруй байгууллагатай гадаад хамтын ажиллагаатай ажиллаж байна. Хүн төрлөختний оюун санааны охид ээж болж дэлхийд гайхагдсан үн цэнтэй олон нэн ховор ном, хөлгөн судрууд бүхий баялаг сан хөмрөгтэй Монгол улсын үндэсний номын сан ЮНЕСКОгийн дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын зөвлөлтөд байнгын харилцаатай ажиллаж, Ази номхон далайн бүс нутгийн болон дэлхийн өвийн жагсаалтанд нэр дэвшүүлсэн 8 бүтээлийг хүн төрлөختний баримтат өвийн жагсаалтанд бүртгүүлсэн нь монголчуудын бичиг үсгийн өв соёлыг дэлхий дахин тунхагласан онцгой чухал үйл явдал юм а. За нэгдсэн үндэсний боловсрол соёлын шинжилгээ ухааны байгууллага буюу ЮНЕСКО нь хүн төрөлхтний түүхэнд маш чухал үн цэнтэй түүхэн хосгүй баримт бичгүүдийг бол бүртгэн авч баталгаажуулдаг. За энэ чухалаараа энэ баримтат үеийн дэлхийн дурсамж хөтөлбөрийг бол хэрэгжүүлж ирсэн түүхтэй. За Монгол улсын хувьд энэхүү хөтөлбөрийн хүрээнд маш олон үүдийг амжилттай бүртгүүлж ирсэн түүхтэй. За бидний түүх манай үүдээс маань эзэнт гүрнийг байгуулж исэн дэлхийн түүхэнд асар том үүрэг оролцоотой байсан гэдэг агуулгаараа тэр баримт бичгүүд маань яалтчгүй зөвхөн Монгол улсаар бол хязгаарлагддаггүй. Энэ дэлхийн шинж чанартай олон үндэстэн ясны түүх соёлтой холбоотой ийм баримт бичгүүд байдгаа. Тэгэхээр эдгээр баримт бичгүүдийг бол цаашид бас ЮНЕСКОд бүртгүүлж хадгалалт хамгаалтанд нь анхаарахаар бид үндэсний номын сантайгаа самтран идэвхтэй ажиллаж байна. Ер нь ЮНЕСКОд бүртгүүлнэ гэдэг маань тухайн баримт бичиг бол үнэхээр хосгүй ховор ийм баримт бичиг. За дээрээс нь зөвхөн тухайн улсын түүхэнд ач холбогдолтой гэхээсээ илүү хүн төрөлхтний түүхэнд олон улсын төвшөнд ийм ач холбогдолтой баримт бичгээ гэсэн агуулгатай байдаг юм а. Монгол улсын үндэсний номын санд хадгалагдж байгаа ЮНЕСКОд бүртгүүлсэн өвүүд. Эрдний хаадын үндэслэлсэн төр ёсны зохиолыг давчлан хураасан алтан товч хэмээх оршив. Монгол шунхан данжуур судар. 9 эрдний ганжуур судар. Сахиусан дараах. Мэргэд гарахын орон судрын модон бар. Данжуурын гэрэлт хөшөө. Халахын цогт хун тайжин хадны бичээс. Халахын 7 хошуу 4 аймгийн ноёдын гэрийн үеийн бичмэл. ЮНЕСКОд бүртгүүлсэн дээрх өвүүдээс гадна Монгол улсын үндэсний номын санд хүн төрлөختний дурсамжийг хадгалан хойч үедээ өвлүүлэн эзэмшүүлэх, дэлхийн соёл иргэншил түүхийг нотлоход үлэмж хөв нэмрэн оруулахаар монголчуудын бичиг үсгийн олон өв дурсгалууд байгаа билээ. Шинэ салбар номын сангийн барилга барилгын явцад үүссэн эгзэгтэй асуудлууд ба шийдлүүд. Үндэсний номын сангийн барилгыг өргөдгөх шинэ барилгын асуудал сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эрчимтэй яригдж ирсэн. 1951 оноос хойш Монгол улсын үндэсний номын сан 3 давхар барилгатай үйл ажиллагаа явуул 500 мянган номтой байсан бол улмаар Монгол улсын хүн ам нэмэгдэж мөн өдөр тутам хэвлэгдэх хэвлэлийн бүтээгдэхүүн, тогтмол хэвлэлийн тоо нэмэгдснээр, уншигчдын тоо мөн нэмэгдснээр үйл ажиллагаа явуулах даац хүрээ маш их нэмэгдсэн. Энэгүй шаардлагыг үндэслээд 2008 онд Монгол улсын ерөнхийлөгч Монгол улсын үндэсний номын сан зохицлоо бүтээх зарилгыг сойрхон баталсан. 2014 онд Монгол улс анх удаага номын сангийн тухай хуулийг
батлуулсан. Энэ дотроо Монгол Улсын үндэсний номын сан хуульчснараа түүхэн үйл явдал болсон юм а. 2007 онд шинэ барилга барих газрын асуудал шийдэгдэж, Монгол Улсын үндэсний номын сангийн шинэ эж бүрэн барилга байгууламжийг бүтээн зохицуулах тухай Монгол Улсын ерөнхийлөгчийн 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 173 дугаар зарилга гарч анхны шав тавих ёслол боллоо. Үндэсний номын сангийн барилгыг өргөтгөх, шинэ барилга байгууламж барих асуудлыг 2005-6 оноос эрчимтэй хөөцөлдөж яригдж эхэлсэн. 2009-10 оноос бид нар газрын асуудал аваад хөөцөлдөж ирсэн. Нийслэлийн газрын албатай хамтран талбайн эргэлтийн цэгээ тодорхойлох, барилгын байршлын кадастрын зураг хийлгэх, барилгацсан талбайн дэвсгэр газрын төлөв байдал чанарт дүгнэлт хийлгэх зэрэг ийм ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хийсэн. За 2012 оноос эхлэн бид нар барилгын техникийн нөхцлүүдийг үл хөөцөлдөж эхэлсэн. За үүнд цахилгаан хэрэглээний чадал, цэвэр усны хэрэглээ, бохир усны гаралт, дулааны ачаалал, тоо хэмжээ, за мөн харилцаа холбооны техникийн нөхцлүүдийг ус сууг удирдах газар, за мөн Улаанбаатар дулаан түгээх, цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчт хувьцаат компаниас эдгээр техникийн нөхцлүүдийг авч үндсэндээ 2013 онд бүх энэ барилга барих техникийн нөхцлүүд бичиг баримтууд бол бэлэн болсон. 2008-аас 2012 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний номын сангийн шинэ барилгыг барьж байгуулна гэж заалт оруулсан боловч ажил идэвхтэй өрнөгүй. Харин 2014-өөс 2016 онд засгийн газраас үндэсний номын сангийн шинэ барилга барих төсвийг 12 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн. Үндэсний номын сангийн салбар номын сангийн барилгын захиалагчаар Харьяа Яам зураг төслийн гүйцэтгэгчээр сэргэлэн захиралтай барилгын зураг төслийн Эгэл компани ажиллажээ. Үндэсний номын сангийн барилга маань ерөнхийдөө 11 давхар 1-ээс 4 давхар хүртэл уншлахын чөлөөт уншлахын залуутай 4-өөс 11 хүртэл уншлахын тавгимуудтай мөн хурлын заалтай ингэж хийсэн. Гол зохиомж нь бол ингээд гадна талаараа 1-ээс 4 давхар хүртэл бидний дэлгэж байгаа ном шиг хэлбэрийн зохиомжтой хийгдсэн. Гол барилгын өндөр хэсэгтэр болохоор зэрэг түмэн наст хээ саравжэр үндэсний хэв шинжийг агуулсан. Тэгээ үндэсний номын сангийн лого дөрвөлжин босоо Монгол үчгээр Монгол Улсын үндэсний номын сан бичсэн. Мөн төлөвлөлт нь 5 дугаар давхарт нь дээврийг чөлөөтэй номын өдөрлөг арга хэмжээд зохион байгуулахаар нийт террасны талбайг 5 давхартай бас төлөвлөж өгсөн. Эсвэл нь одоо нийт 6 лифттэй 4-өөс 5 давхар хүртэл 4 лифт үлдсэн давхартай 3 лифт дэше 11 давхар хүртэл явах төлөвлөгдсөн байгаа. Үндэсний номын сангийн барилга маань 70-20 хэмжээтэй эргэн тойрон 60 машины авто зогсоолтой төлөвлөгдсөн. Тэгээ гадна тогтцол ногоон байгууламж, гэрэлтүүлэг, машин явган зам талбай, явган хүний зам талбайг ижүүрэн төлөвлөлтөөр хийгцээ. Тендерд шалгарсан Acme Holding компанитай үндэсний номын сангийн шинэ барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг 2014 онд байгуулж шинэ барилгын ажил эхэлсэн байна. Монгол Улсын засгийн газрын 2016-аас 2020 он, 2020-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд үндэсний номын сангийн барилга байгууламжийг шинээр барина гэсэн зорилтыг дэвшүүлж амжилттай ажилласан билээ. За монголчууд түүхэндээ түүх соёлын төв болсон үндэсний номын сангаа бол 2 удаа бүтээн байгуулсан ийм түүх байна. 1950-ад онд бол анхны номын сан ашиглалтанд орж ирсэн бол Монгол улсын төр засгаас онцгой анхаарч тусгай энэ онцгой объект болох Монголын түүх соёлын төв үндэсний номын сангийн барилгыг бол 2014 онд эхлүүлж за энэ 2024 он ингээд ашиглалтанд орохоор ингээд бэлэн болж байна. За миний 2019-аас 2020 онд боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яамд хөрөнгө оруулалтын газрын дарга байхдаа энэхүү барилгын бүтээн байгуулалтыг бол хариуцаж ажиллаж исэн. За улмаар 2023 онд соёлын яамны төрийн наримшигын даргыг үүрэг гүйцэтгэгч байхдаа энэхүү барилгыг бол шинэ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах ажлыг бол удирдан зохион байгуулж ажиллаж байлаа. За энэхүү номын сан нь бол монголчуудын олон 100 мянган жилийн түүхтэй
оюуны болон соёлын одоо 3.5 сая гаруй түүхийн одоо ийм номын сан бүхий ийм барилга бол ашиглалтанд орж байна. Шинэ салбар номын сангийн барилгын архитектур бүтээц. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон үндэсний номын сангийн шинэ салбар номын сангийн барилга нь 9948.2 квадрат метр талбай бүхий А, Б, В гэсэн блокоос бүрдсэн бөгөөд Б хэсгийн 6-аас 11-р давхрын нүүрэн талд Монгол үндэсний төмөн наст хээг архитектурын зохиомж шийдэл гарган зүүн баруун талд төлөвлөж тусгасан. Гол нүүр талын том шилэн цонхон дэлгэгдэж байгаа номын хэлбэрийн зохиомжтой. Уншлагын танхимууд нь уншигчдын тав тухтай орон зайд ном унших боломжоор хангах зорилгоор нарны гэрлийн бууралтай цонх байхаар төлөвлөж шалнаас тааз хүртэл өдрийн гэгээ чөлөөтө тусахаар гол орц, шат, довжоо, тэрэгэнцэртэй хүний налуу зам, явган зам талбай чөлөөтө нээлттэй байхаар төлөвлөсөн байна. Шинэ салбар номын сангийн аюулгүй ажиллагаа, хяналтын систем, сан хөмрөг, уншлагын төрөлдсөн танхимуудын догчлолт үйлчилгээ, тоног төхөөрөмжийн суйрлуулалт болон номын санчид уншигчдын орон зай талбайн төлөвлөлтийг номын сангийн орчны нөхцөл үйл ажиллагаанд тавих шаардлага MNS 5742 2019 болон архив номын сангийн өв сан хадгалж хамгаалах тавигдах шаардлага MNS ISO 11799 2019 стандартыг баримтлан бүтээн босгосон юм а. Энэ номын сан соёлын барилга байгууламжид бол зөвхөн барилгын зураг төслөөс гадна интерьер дизайны тухайн одоо танхимынхаа зориултаас хамаарж өөрийнх нь агуулгыг илэрхийлсэн ийм орчин үеийн дизайны өнгө төрхтэй байх ёстой гэдгийг одоо Монгол Улсын соёлын яамнаас тухайн үед тэр бодлогыг гаргаж ингэж одоо зохион байгуулсны нэг тод илрэл бол өнөөдрийн энэ одоо ашиглалтанд орж байгаа номын сан нийт барилгын хэмжээгээр баланслаад харах юм бол илүү их уншигч руугаа чиглэсэн зай талбай танхимууд нь бол ингэж төлөвлөгдсөн. Номын фонд нь ном хадгалах өөрийн одоо агаарын чигшлийн тусгай ийм орчинтой байдаг. За энэ бүхэн бол анхнаасаа зураг төсөлтөд тусгагдаж хийсэн. Цаашдаа ч гэсэн одоо Монгол Улсын соёлын яамнаас Монгол Улсын засгийн газраас соёлын байгууламжууд буюу театр, номын сан, музей энэ бүх үйлчлэгээ бол хүний амьдарч байгаа газраас 500 метрийн радиуст байх ёстой ийм хөтөлбөрийн нормтой. Тийм учраас цаашдаа бол олон ийм номын сангуудыг барьж байгуулах шийдвэр гаргагч нарт хүмүүст одоо илүү их ойлгомжтой байхын мэдлэг гээд энэ номын санд бий болгоно гэж ингэж харж байгаа. 2016-аас 2020 оны Улсын их хурлын нийгмийн байгуулалт боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны 1-р сарын 24-ний өдөр үндэсний номын санд ажиллалаа. Улсын их хурлын гишүүн мөнгө цэцгээр ахлуулсан тус ажлын хэсэг 1-р Монголын өв соёлыг хадгалж хамгаалах номын санг орчин үеийн менежментээр хөгжүүлэх. 2-р номын сангийн баригдаж байгаа барилгын ажлыг урагшлуулж шинэ байртай болгох тал дээр идэвхтэй ажиллах зорилго тавин амжилттай хэрэгжүүлсэн юм а. Монгол Улсын үндэсний номын сан. Үндэсний номын сангийн захирлын албан тушаалд Баяр хүүгийн эчин хорлоо 2016 онд томилогдож ирснээс эхлэн шинэ барилгын ажлыг эрчимжүүлэх талаар ихээхэн санаачлаг гарган үр дүнд хүргэсэн билээ. Тэрээр үндэсний номын сангийн шинэ барилгын бүтээн босголтонд төр засгийн анхаарлыг хандуулах, номын сангийн үйлчилгээг дэлхийн жишгт хүргэх, үндэсний захим номын сангийн суурийг шинээр тавих зорилгоор 2019 оны 4-р сарын 17-ны өдөр А22 дугаар тушаал гаргаж шинэ барилгын ажилд хяналт тавих ажлын хэсгийг шинжилэн байгуулж зураг төсөлд өөрчлөлт оруулах, холбогдох ажлуудыг эхлүүлсэн билээ. Ойрмын 19 оны 4-р сарын 23-ны өдөр Монгол Улсын ерөнхий сайд хүрэлцэх үндэсний номын сангийн нөхцөл байдалтай биечлэн танилцахдаа сангийн сайд, хотын захирагч, боловсрол соёл шинжлэх ухааны сайд зэрэг өндөр албаны хүмүүстэй хамт ирлээ. Энэ үеэр ерөнхий сайд хүрэлцэх
Сүүлийн 30 жилд монголчуудын оюуны, соёл, боловсролд анхаарах ажлыг орхигдуулсныг онцлоод номын сангийн шинэ барилгыг босгох санхүүгийн асуудлыг яаралтай шийдэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж холбогдох арга хэмжээг шуурхай авсан юм. Үндэсний номын сангийн шинэ салбар номын сангийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлийн хүрээнд хийгдсэн ажил бол засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгасан үндэсний бахархал Монгол өв соёлыг өвлүүлж олон улсын стандартад шаардлагад нийцсэн үндэсний номын сангийн барилга байгууламжийг барьж ашиглалтанд оруулна гэсэн зорилт хэрэгжснээр үндэсний номын сангийн төв байрнаас шинэ салбар номын сан руу шилжүүлэх ном хэвлэлийг нүүлгэх бэлтгэл ажлыг 2020 оноос хийж эхэлсэн юм. Үндэсний номын сангийн захирлын 2020 оны 11-р сарын 2-ны өдрийн А28 тоо тушаал ашиглалтын өмнөх төр алба байгууллаа. Мөн салбар номын санг шинээр байгуулах үйл ажиллагааны чиглэл, үзэл баримтлал, шаардлагатай тооцоо судалгааг боловсруулах ажлын хэсгүүдийг байгуулж ажилласан байна. Шинэ барилгын ажилд хяналт тавих, үндэсний номын сангийн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө, бүтэц, зохион байгуулалт, төсвийн төсөөлөл боловсруулах ажлын хэсэг, техник тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийн судалгаа хийх, төсвийн санал бэлтгэх ажлын хэсэг, сан хөмөргийн ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө гаргах, бэлтгэл ажлыг хангах, зардал тооцоо, төсөл боловсруулах ажлын хэсэг. За бэлтгэл ажлын хүрээнд бол бид нэр 20 оноос эхлээд номын сангийн барилгыг ашиглалтанд оруулах дээр одоо тусгаалan ажиллаж үзэл баримт буюу шинэ хөгжлийн концепцээ боловсруулсан. Одоо төв байрыг эрдэм шинжилгээний уншлагын чиглэлээр шинээр баригдаж байгаа номын сан маань хүүхэд залуучуудад зориулсан бүх насныханд ялангуяа одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим ийм танхим үйлчлэгийг бий болгохоор концептэд тусган ажилласан байгаа. За үүнтэйгээ холбогдуулаад тухайн үеийн одоо зураг төслийн игэл зураг компанитай бид нэр зураг төсөлд өөрчлөлт оруулж сан хөмөргийн зориулттай байсан өрөөнүүдийг уншлагын танхим болгож за үүнтэйгээ холбогдуулаад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн судалгаа хийж усын төсвийн хөрөнгө оруулалтад тусгуулах ажлыг хийсэн. За ерөнхийдөө бидний ашиглалтын өмнөх төр алба болон одоо бэлтгэл ажлын хүрээнд манай сүүлийн 4 жилийн үйл ажиллагаанд бол барилгын ажил гол үүргийг гүйцэтгэсэн. Үүнтэйгээс холбоотой бид номын сангийн стандарт шаардлага дэлхийн жишгт хүрсэн үйлчилгээ 5 тухтай орчин бүрдүүлэх зорилгоор ерөнхийдөө бид шинжилэл, зохион байгуулалт, барилгын ажлуудыг стандартад нийцсэн байдлаар хүлээж авахд гол анхаарлаа хандуулсан. Үндэсний номын сангийн захирлын 2021 оны 1-р сарын 3-ны өдрийн А1 тоо тушаалаар ашиглалтын өмнөх албаны ажиллах орон тоо, ажил албан тушаал, цалин хөлсийг баталсан бөгөөд тус алба нь нүүлгэн шилжүүлэхийн өмнөх бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу хариуцсан ажилласан юм. За энэ алба маань бол хамгийн түрүүнд шинэ салбар номын санд нүүлгэн шилжүүлэх ном тогтмол хэвлэлийн системд оруулах, түүнийг одоо баркоджуулах. За тэдгээрийг одоо яг энэ номын санаар төрөлцсөн шинжилгээ ухааны танхимуудад буюу 16 төрөлцсөн танхимд ном хэвлэлийг хэрхэн хуваарлах. За тэгээ үүн дээр одоо ямархуу зардал төсөв гарч хаанахтай хамтарч хийх үү гэх мэтчлэн 21 онд бол төлөвлөлтөө зохион байгуулж ажилласан байгаа. 2022 онд бол барилгын ажил маань нэлийн эрчимтэй явж байсан. Учираас одоо ажлын гүйцэтгэлд бол одоо хяналтайгаа ажлыг манайхан одоо анхаараа ажилладаг байлаа. Энэ бол 23 онд бол ер нь барилга маань мөн л бас ашиглалтанд орох гээд байсан учраас барилгад маань шаардлагатай тоног төхөөрөм, техник хэрэгслийн судалгаа, номын тавиур, каталогийн шүүгээ, уншигч хэрэглэгчдийн маань сандал ширээ, тэгээд энэ системүүд, энэ нарийн төвхтэй юмнуудыг бол одоо бид бүхэн төлөвлөлтийн дагуу гүйцэтгэж ирсэн. За ингэж гүйцэтгснийхээ дараагаар бол 2024 онд бол барилга маань ашиглалтанд ор 5 сард бол одоо нээлттэй хийх зохион байгуулалттай зорилттойгоор ажилласан. Манайхан ч одоо эмэгтэй хүмүүс голчлон ажилладаг. За энэ хүүхнүүд маань бол одоо эрэгтэй хүний одоо нэлээд хүч чармаалт гаргаж хийх ажлыг давгүй сайхан чармаагаад хамаг хүчээд ажиллаад гүйцэтгсэн байгаа.
Голомт сан нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ салбар номын сангийн барилгын интерьер дизайныг мэрэгжлийн байгууллагаар хийлгэх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж үндэсний номын сан Голомт сангийн хооронд 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ. Санамж бичгийн дагуу ашиглалтанд орох шинэ салбар номын сангийн төрөлжсөн уншлагын танхимууд давхруудын чөлөөт орон зай болох 3150 м квадрат талбайн дотоод тогтчлтын орчин үеийн хэм маяг бүхий интерьер дизайны зураг төслийн ажлыг сая санаа компани гүйцэтгэсэн юм а. За бид Европын болон Азийн орнуудын одоо үндэсний номын сангууд болон яг тухайн орныхоо маш том гэсэн үндэсний номын сангуудыг нэлээд сайн судалсан. Тэгээд тэмдэглэгээнүүд дээрэс нь өнгөний хоршил энтрийг бол маш зөв тусгаж өгөх хэрэгтэй байд юм байлаа. Одоо жишээ нь номын сангаар маш олон төрлийн хүмүүс үйлчилгээ авдаг. Өнгө ялгах чадвар нь муу ч юм уу, эсвэл тэрэгэнцэртэй, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг үйлчлүүлдэг учраас тэр хүн болгоно аль ч танхимаар үйлчлүүлсэн, танхим болгон яг тэр хүмүүст зориулсан бүх стандартуудыг энэ төсөлдөө шингээж ажилласан байгаа. Зөвхөн ширээний ард суугаад номоо уншдаг байсан бол одоо орчин үеийн чиг хандлагаар бол багаар ажиллах, дээрэс нь зөвхөн унших биш, сонсох, ярилцаж, бие биенээсээ суралцах, бие биендээ одоо мэддэг чаддаг юмнаа хуваалцах, тиймэрхүү танхимуудыг хүртэл тусад нь гаргаж өгсөн байгаа. Орчин үеийн номын сангууд нь болохоор боловсролын, мэдээллийн, соёлын одоо ийм чиг хандлагуудыг түгээх, тэрэндээ зориулсан хөтөлбөрүүдийг гаргадаг болсон байлаа. Тэгэхээр тэр хөтөлбөрүүдийг хийхэд зориулагдсан бас тусгай танхимууд, үйлчлэгээний хэсгүүдийг бид нар бас гаргаж өгсөн баг. Үндэсний номын сан маань болохоор нийтдээ 16 төрлийн уншлагын танхимаас бүрдэж байгаа. Дээрээс нь кофе шоп, мини театр, хүүхд цаатуулах хэсэг зэрэг маш олон төрлийн танхимууд болон өрөө тасалгаануудаас бүрдсэн интерьер дизайны зургийг гаргасан байгаа. Энэхүү үндэсний номын сан маань олон улсын жишгт нийцсэн, мөн үндэснийхээ чиг хандлагыг хадгалсан, үндэснийхээ онцлогийг хадгалсан номын сан болж өгсөн гэдэгт итгэлтэй байгаа. Орчин үеийн ном хэвлэлийг нүүлгэн шилжүүлэх, зөөж тээвэрлэх ажлын хүрээнд хийгдсэн ажлууд. 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс нүүлгэн шилжүүлэх ном хэвлэлийг хайрцаглах ажлыг эхлүүлж 66 хүний бүрэлдэхүүнтэй 10 ажлын хэсгийг байгуулан дараах ажлыг гүйцэтгэжээ. Дээрх ном хэвлэлийг тавиураас авч, тоолж, хайрцаглаж, хаяг нааж, нэгдүгээр давхарт зөөж тээвэрлэхэд бэлэн болгох ажлыг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгсэн. Хайрцаглаж бэлтгэсэн ном хэвлэлийг 2024 оны 4 дугаар сарын 3-ны өдрөөс Хил хамгаалах ерөнхий газрын 44 албан хаагч номын сангийн 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр тээвэрлэх ажлыг эхлүүлж нийт 8 удаагийн тээвэрлэлээр амжилттай гүйцэтгсэн. Монгол улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр Алсын хараа 2050 Монгол улсын засгийн газрын 20-24 оны засгийн газрын мөрийн хөтөлбөрт Монгол улсын үндэсний номын сангийн шинэ барилгыг ашиглалтанд оруулах зорилтын хүрээнд Монгол улсын үндэсний номын сангаас хөгжлийн хөтөлбөр буюу концепцийг боловсруулж үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллаж байна. Энэ концепцийн хүрээнд Монгол улсын үндэсний номын сан бол төв болон салбар гэсэн хоёр үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулахыг зорж байгаа. Одоо засгийн газраас эрчимтэйгээр одоо санхүүгийн асуудлыг дэмжлэг үзүүлснээр бид нэр шинэ барилгаа одоо хүлээж авсан байна. Энэ шинэ салбар номын сан маань болохоор номын сангийн даацыг тэнцвэржүүлэх, орчин үеийн ном уншигчдын эрэлт хэрэгцээ нийцсэн номын сан болж өргөжөж байна. Үүний хүрээнд Монгол улсын үндэсний номын сан төв байрнаас орчин үеийн хэвлэмэл 500 гаруй мянган ном хэвлэлийг нүүлгэн шилжүүлэх ажлыг бид нэр 2020 оноос үе шаттайгаар бэлтгэл ажлыг одоо хангаж ирсэн байгаа. Нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааны зохиц төлөвлөгөөний хүрээнд бол Монгол улсын үндэсний номын сангаас 3 үе шаттайгаар үйл ажиллагааг зохион байгуулсан. Нэгдүгээрт бол нүүлгэн шилжүүлэхийн өмнөх бэлтгэл ажил, нүүлгэн шилжүүлэх явцад хийгдэх ажил, нүүлгэн
шилжүүлж ирсний дараа хийгдэх ажил гэсэн 3 үндсэн чиглэлээр бид нэр үйл ажиллагаагаа төлөвлөж ажилласан. Одоо бид нэр нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааны дараах ирсний дараах үйл ажиллагаа буюу сан өмөргөө зохион байгуулах, КОХО системтэй холбох, RFID системтэй холбох, технологитой холбох үндэсний номын сангийн хувьд бол зөвхөн одоо үндэсний номын санд КОХО систем хэрэгжиж байгаа биш, бид нар улсын хэмжээний нэгдсэн системийг хэрэгжүүлэх гэх мэтчлэн маш том ажлуудыг одоо хийгээд хэрэгжүүлээд явж байна. Монгол улсын үндэсний номын сан өргөжин олон улсын жижигт нийцсэн шинэ салбар номын сангаа нээхэн зэрэгцээ. Шинэ зууны иргэдэд мэдлэг мэдээлэл хүргэхийн тулд номын сангийн үйл ажиллагааны програм хангамж, цахим номын сангийн аппликейшн, вебсайт, нэгдсэн хайлтын системийг хөгжүүлж, улсын хэмжээнд 21 аймаг 330 суманд хэрэгжүүлэх ажлаа амжилттай эхлүүлээд байна. Мөн үйл ажиллагаанд радио давтамжит системийг нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр уншлагын танхимын болон үүдний нэвтрэлтийн хамгаалтын хаалга, гар тоологч болон номын ялтас хэвлэгч төхөөрөмж, уншигчийн ухаалаг үнэмлэх хэвлэгч зэргийг номын сангийн үйл ажиллагааны програм хангамжтай холбож, мэдээлэл солилцсон ажиллах боломжтой болгож, номын сангийн үйл ажиллагаанд цахим системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Монгол улсын үндэсний номын сан шинэ барилгадаа нүүн орохтой зэрэгцээд одоо бидний зүгээс номын сангийн нэгдсэн систем гэдэг нэгэн зүйлийг бас давхар эхлүүлсэн байж байгаа. Тэгэхээр энэ дотор бол нэгдсэн хайлтын систем, номын сангийн үйл ажиллагааг үзүүлэх програм хангамж, за дээрээс нь гар утасны аппликейшн гэсэн ийм зүйлүүдийг цогцоор нь одоо бид хүн шийдэж гаргаж ирсэн байж байгаа. За тэгээд сүүлийн жилүүдэд бол одоо соёлын яамнаас соёлын үйлчлэгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ гэсэн одоо ийм зүйлийг бол зааж өгсөн байж байгаа. 21 аймгийн номын санч нартаа, номын сангуудтай бол одоо энэ нэгдсэн системийг хэрхэн яаж хэрэглэх вэ? Энэ КОХО програмыг үйл ажиллагаанд хэрхэн одоо нэвтрүүлж ашиглах вэ гэдэг энэ сургалтыг бол өгөөд ирсэн байж байгаа. Ингээд сургалт арга зүй өгөх ажилдаа зэрэгцээд аймаг орон нутгийн номын сангуудын ном зүй мэдээллүүд нь бүгд одоо үндэсний номын сангийн програм хангамжид бол одоо хуулагдаж орсон байгаа. За ингэснээр одоо манайхан бол яг олон улсын номын сангуудтай мэдээллийг, ном зүй мэдээллийг одоо солилцох ийм боломж нь одоо бүрэн нээгдэж байгаа гэсэн үг. Яг номын сангуудын үйл ажиллагаанд RFID систем гэдэг ийм систем бол нэвтэрж байгаа. Номын сан маань шинэ байранд шилжиж ороод одоо номын сангийн үйлчлэгийн журмуудыг бас ингээд цахимтайгаа уялдуулаад цахим уншлагын дагмаар хичнээн төрлийн үйлчлэгээ үзүүлэх ямар төрөлтөө байх юм гэдэг энэ зүйлийг бол нарийн заасан ийм журмыг одоо бид бүхэн соёлын яамд хөрвүүлсэн байж байгаа. Одоо Монгол улсын үндэсний номын сан дээр үйл ажиллагаа явуулж байгаа 16 төрөлдсөн уншлагын дагмаар одоо уншигчид маань хэрхэн үйлчлүүлэх юм бэ? Энэ хүү журмуудыг бас давхар ингээд хийгээд явж байгаа. Үндэсний номын сангийн төв байрны зохион байгуулалт. Эдүгэ Монгол улсын үндэсний номын сан 1951 онд ашиглалтанд орж байсан барилга буюу төв байр, 2024 онд ашиглалтанд орсон барилга буюу шинэ салбар номын сан гэсэн хоёр байранда цар хүрээн тэлж, номын сангийн стандартад хүрсэн үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулан олон нийтэд үйлчилж байна. Төв байранд гар бичмэл, барын ном, судар, Монгол судлал, архивын ном хэвлэлийн нэгдсэн сан хөмөргийг бүрдүүлж, уламжлалт болон цахим үйлчилгээг үзүүлж байна. Нөгөө тайвуур төв байр нь Дэлхийн Монгол судлалын эрдэм шинжилгээний төвийн гол түшиц нөөц болох соёлын баримтат өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, захимжуулах болон бичиг соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэнд оруулах үүрэг гүйцэтгэж байхаар нийт 3 сая орчим номтой, 5 сан хөмөрөгтэй, 140 суудал бүхий хүчин чадалтай, нийтийн уншлагын танхим, ерөнхийлөгчийн нэрмжит эрдэм шинжилгээний уншлагын танхим, тогтмол хэвлэлийн уншлагын танхимаар үйлчилж байна. Шинэ салбар номын сангийн танхим. Монгол улсын үндэсний номын сангийн салбар шинэ байрны барилгын ерөнхий төлөвлөгөө нь орчин үеийн 534 мянган хэвлэмэл болон цахим ном хэвлэлээр 5 тухтай орчинд мэдээлэл технологийн дэд бүтцэд суурилсан техник технологи нэвтэрсэн үйлчилгээ үзүүлэх,
уншигч, үйлчлүүлэгчид өөр хоорондоо туршлага солилцох, хамтран ажиллах, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, орчин үеийн жишг үйлчлэгээ авах боломжийг бүрдүүлэх шийдэлтэйгээр төлөвлөгдсөн юм. Шинэ салбар номын санд Монголын болон дэлхийн олон хэл дээрх орчин үеийн ном хэвлэлээр номын сангийн стандартад нийцсэн орчинд бие даан төгөлдрших, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх чөлөөлт сонголттой 530 суудлал бүхий уншилгын 16 төрөлдсөн танхимаар уламжлалт болон цахим үйлчилгээг бүх насныханд үзүүлж байна. Ялгаатай хэрэгцээд иргэдийн уншилгын танхим, хүүхэд саатуулах танхим, гэр бүлийн уншилгын танхим, тогтмол хэвлэлийн уншилгын танхим, бие даан хөгжих танхим, ЮНЕСКО уншилгын танхим, нийтийн уншилгын их танхим, бүтээлч уншилгын танхим, соёл урлаг, соён гэгэрлийн танхим, багаар ажиллах, чөлөөт уншилгын танхим, цахим уншилгын танхим, эрдэм шинжилгээний уншилгын танхим, хүмүүн танхим, эрдэм танхим, язгуур танхим, ертөнц танхим. онд одоо Монголын хараагчдын үндэсний холбооны гүйцэтгэлтэйгээр Монгол улсын соёлын яамны дэмжлэгтэйгээр энэ шинэ үндэсний номын санд бол ганц харааны бэрхшээлтэй иргэд биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд одоо зориулсан юм уншлагын танхим нээгдсэн манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжилд бол томоохон түлхэц болж өгсөн гэж үзэж байгаа. За энэ танхим бол 830 сая төгрөгийн үн бүхий техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Тэрэгэн зэртэй иргэн орж ирээд үйлчлүүлэхэд, харааны бэрхшээлтэй хүн орж ирээд үйлчлүүлэхэд, сонсголын бэрхшээлтэй хүн орж ирээд үйлчлүүлэхэд одоо бүрэн боломжтой ийм уншлагын танхим бий болсон. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэд цуг суугаад ингээд үйлчлүүлэх тийм одоо уншлагын танхим байдаггүй байсан. Анхных нь болж чадсан. Хараагүй хүмүүст хүртээмжтэйгээр энэ та бүгдэд харагдаж байгаачлан Монголын нууц товчоог Braille Крил хувилбараар сул хараатай хүн унших боломжтойгоор за мөн 100% харааны бэрхшээлтэй хүн унших боломжтойгоор ингэж хэвлүүлсэн дэлхийн нийтийн ашиглаж байгаа тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ашиглаж байгаа техник технологиудаар хангагдсан ийм номын сан болж чадсан юм аа. Үндэсний номын сан бол Монголын хараагчдын үндэсний холбоо хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхимыг товчуулах төсөл дээр хамтарч ажилласан нь бол за нэгдүгээрт бид нэр өөрсдийнхөө хэрэгцээг маш сайн мэдж чадчихсан. Хоёрдугаарт юг хаанаас нь яаж хийх вэ гэдгийг маш сайн нарийн зөвлөж исэн. За захиалагч гүйцэтгэгч хоёрын тал дээр бол уялдаа холбоо маш сайн ийм ажил болсон. Тийм ч учраас бидний ажил өнөөдөр 100% үр дүнгээ өгөөд ингээд сууж байна. Салбар номын сан нь уншлагын танхимуудаас гадна ном хэвлэлийг сурталчлах олон талын арга хэмжээ, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, соёлын боловсролын хөтөлбөрүүдийг зохион байгуулах, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн сонсдог ном, подкаст боловсруулах студи, номын дэлгүүр, кофе шоп, үзэсгэлэнгийн болон үзүүрийн танхим, хурлын танхимуудыг зохион байгуулсан. Монгол улсын үндэсний номын сан нь 103 жилийн түүхэндээ 1951 онд анхны үндэсний хэмжээний номын сангийн зориулалт бүхий барилгад орж үйл ажиллагааг өргөжүүлж байсан бол 73 жилийн дараа салбар номын сангийн үйл ажиллагаа явуулах шинэ барилга ашиглалтанд хүлээн авлаа. Нийслэл хотын Хонс Баатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээр туналзан урсах сэлб голын баруун хөвөөнд сүндэрлэн боссон энэхүү шинэ өргөөний нээлтэнд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөв, соёлын сайд Чинбатын гадаад улсаас Монгол улсад суугаа элчин сайд нар,
үе үеийн утга зохиолын салбарын төлөөлөгчд, соён гэгээрүүлэгчд оролцлоо. Мөн их Монгол улсын үед харуур хотод хаадын номын сан өмрөг Монголын эзэн гүрний үед бичгийн утгачийн хүрээлэн буюу ном сурвалжийн сан хөрөмб зэргийг байгуулсан төрөөс бодохоор онцгой анхаарал байсан нэг одоо түүх болсон байдаг. Эрдэм номын эрхэмлэн дээрдэж хадгалан хамгаалж түгээн дэлгэрүүлж ирсэн Монгол төрийн бодлого үеийн үед үргэлжлүүлжээ. Өнөөдөр нийтдээ хэлж байгаа энэхүү шинэ номын сан бидний дээдлэн ном хүндэх хорвоо тосгоор Монголын яс уламжлалын бидэд тэмдэг болон сүндэрлэж байгаа төрийн төмөн зөвлөл авсан байна. Тэрээс эрдэм номыг дээдлэх ардын сайхан уламжлалаа даган цаашид бүх залуучуудын ном унших ойлгох чадрыг сайжруулж номын сайн нөхөр болон хүмүүжүүлэх оюунлаг ирээдүйдийн төлөө эцэг их багш сургууль хүмүүжүүлэгчид номын санч төдийгүй Монголын хүн бүр сэтгэл гарган ажлыг бас төрийн төмөн аргамдаа бас өрөөж байна. Үндэсний номын сангийн шинэ барилгыг бүтээн босгох явцыг тууштай дэмжиж ирсэн Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх Монгол түмний өсөн дэвжиж, өргөжин дэлгэрхийн бэлгэдэл болгон 99 ширхэг дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчон бүтээлийг өргөн барьж, цаашид номын сангийн орчин нөхцөл, захим номын сангийн үйлчлэгийг дэмжин ажиллагаан илэрхийлсэн юм а. Монгол Улсын засгийн газраас дэвшүүлсэн зорилтын хүрээнд үндэсний номын сангийн маань шинэ барилга бүрэн хэмжээнд тогтмол үйл ажиллагаатай болж байна. Энэхүү барилга маань олон улсын жишгт нийцсэн орчин цагийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан Чингис хаан музейн дараа ороход соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтын нэг болж байгаагаар онцлог байгаа юм аа. Энэхүү номын сан ашиглалтанд орсноор соёлын хүртээмж нэмэгдэх, за үүнээс гадна шинжлэх ухаан, танин мэдхийн одоо мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучууд чөлөө цагаа зөв зохистой өнгөрүүлэх, сурч боловсрох орчныг нэмэгдүүлсэн, соёлын бүтээн байгуулалтын тоо нэмэгдэж, үүгээрээ дамжуулан соёлын хүртээмж нэмэгдэх боломжтой болж байгаа юм аа. Монгол улсын үндэсний номын сан нь мэдээлэл технологийн бүрэн дэд бүтэц, захим номын сангийн програм хангамж, сан хөмрөг, мэдээллийн аюулгүй ажиллагаа, хадгалалт хамгаалалтын цогц системийг нэвтрүүлсэн юм. Хэрэглэгч төвтэй үйлчилгээг зорилгоо болгон үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээлтэй байдлаас үл хамааран олон нийт шинжлэх ухааны төрөл бүрийн мэдлэг боловсрол, мэдээлэл олж авах, чөлөө цагаа өнгөрүүлэх, хамтаар хөгжих, номын сангийн үйлчилгээг тэгш хүртэх боломжийг бүрдүүлсэн нээлттэй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийг зорж байна. Яагаад номын сан нэгдснээс одоо 6 сарын дараа яриа өгч байна вэ гэж бид номын сангаа ямар журмаар ажилуулах вэ? Номын сан маань энэ баригдсан барилгынхаа стандартад норм нормативд хүрч ажиллаж байна уу? Уншигчдынхаа ачааллыг даах нь уу? Уншигчдын маань эрэлт хэрэгцээг хангаж чадж байна уугүй юу гэдэг олон асуултанд бид бэлэн биш байсан. Тэгвэл хагас жилийн дараа хэл хүүхдэд болоод сууж нэг ёсондоо Монгол Улсын үндэсний номын сангийн шинэ салбар номын сан маань бүрэн хүчин чадлаараа зогсолтгүй ажиллаж эхэллээ. За үндэсний хэмжээний байгууллагыг удирдах ажиллана гэдэг нийгэм цаг үеийн эдрээтэй маш хурдцтай өөрчлөгдөж байгаа энэ үед хуучин номын сангаа яаж номын сан чигээр нь авч үлдэх вэ? Энэ залуучуудын хүүхдийн цахим номын санг яаж дэлхийн жишгт олон улсын стандартад нийцсэн үйлчлэгээ үзүүлдэг номын сан болгох вэ? За үүнд нь улс төрийн болон нийгмийн дэмжлэгийг хаанаас яаж олж авах вэ? Улс төрчдөд төр засагт номын сангийн үйлчилгээ маш чухал шүү. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл байдаг юм шүү гэдгийг яаж эвтэйхэн ойлгох вэ? Гарц гаргалгаа яаж олох вэ гэд үнэхээр л улс төрчдтэй болон зарим нэг хүмүүстэй шатар тоглох шиг ухаанаа уралдуулж ажиллах ийм цаг үе ирдэг. Олон үеийнхний хүсэл мөрөөдөл болж олон үеийн уншигчдын эрэлт хэрэгцээг хангаж олон үеийн төр засгийн тэргүүнүүд үе үеийн татвар төлөгчдийн буйнаар энэ шин салбар номын сан маань бослоо. Цаг хугацаа эргэсээр байна.
номын хуудас мөн адил эргэсээр байна. Ийм сайхан эрч хүчийг номын хавцсан дотроос түгээж түмэн олныгоо оюунлаг, эрдэмлэг, боловсронгуй жинхэнэ хүчрхэг Монгол хүн бүтээхийн төлөө, хүчрхэг Монгол хүн болгохын төлөө цаг нартаа уралдан ажиллаж байгаа номын санчдтаа, үе үеийн номын санчдтаа хамгийн түрүүнд баярлалаа гэдэг эрхэм сайхан үгийг чин сэтгэлийн үнээс хэлмээр байна. Та бүхэндээ их баярлалаа. Нийгэм цаг үе хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүний оюун санаа улам урагшилж, өнөөдөр хиймэл оюун ухаан, ном бичиж, хиймэл роботууд хүндүүлчилж бид нар тийм цахимжсан, техникчсэн ертөнцид дасан зохицохоос аргагүй болчих. Гэтэл ном гэдэг бол хүний оюун сэтгэлийн хамгийн нарийн нандин бүхнийг тэмтэрч байдаг. Хүнийг хүнтэй хамт байлгаж байдаг, амин сүнстэй нуйж байдаг. Хүнийг өөр рүүгээ дотгошоон өнгийнхийг уриалж байдаг. Ийм л амьд харилцаа, ийм л сүнслэг үйлчилгээ л дээ. Яг энэ хүн төрөлхтний урагшлах зүг чигтээ замтай хамт явж байна л гэсэн үг юм байна. Дэлхийг төвшөдгөн хүн төрлөختний түүхэнд тод мөрөн үлдээсэн монголчууд эрт дээр үеэс морин дэл дээр өв соёлоо бичвэрлэн уламжлуулж ирсэн соёлт ард түмэн билээ. Эдүгэ Монгол улсын үндэсний номын сангийн алтан сан хөмрөгт хадгалагдж байгаа тэрхүү дэвтэрлэн үлдээсэн ном соёл нь хүн төрлөختний оюун санааны хосгүй үнэт өвд бүртгэгдсээр байгаа нь нэн бахархууштай. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд Ангард одомт Монгол улсын үндэсний номын сан нь олон улсын жишгт хүрч номын сангийн стандартыг хангасан уламжлалт болон цахим үйлчлэгийг үзүүлэн цар хүрээн улмаа өргөжин тэлж дайин дэлхийд хүртээмжлэн Монгол улсынхаа тусгаар тогтнолын хосгүй нэгэн баталгаа нь болон өн мөнхөд орьсоор байх болдгоо. Эрдэм оюуны хүчит жигүүрээр эрен цагийн орчилд нэршин нэгдэм үү бэлэг ухааны гүн зузаанаар бие үн даяаршил тусгаар тогтном уу.